үзэгч та бүгдийн амрыг алдахыг эх орны төлөө нэвтрүүлэг эхэлж байна. Энэ удаагийн дугаараас Батлан хамгаалалт салбараас аж үйлдвэрийн гавьяат ажилтан төрлөө. Монгол улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 96 жилийн ой тохиолоо. Инхийг сахиулагчдын өдөрт зориулсан тусгай сурвалжлага болон салбар төрүүлсэн бусад мэдээллийг хүлээн авч үзээрэй. Бүртээ төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын үйлдвэрлэлийн албаны дарга Галсан доржийн оюун сүрэн Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар аж үйлдвэрийн гавьяат ажилтан боллоо. Аж үйлдвэрийн гавьяат ажилтан оюун сүрэн нь Батлан хамгаалах салбар хөнгөн үйлдвэрт оюутлын чиглэлээр 30 орчим жил тууштай ажиллаж цэргийн дүрм тувц хэрэглэлийг үйлдвэрлэх үйлсэд мэргэжлийн болон өдөрдох ур чадвараа дайжлан ажиллаж байгаа боловсон хүчин юм. 1991 онд техник их сургуулийн оюулын технологийн ангийг төгсөж ирээд анх хөдөлмөрийн гараагаа энэ үйлдвэрээс эхэлж байсан. Тийм учраас энэ үйлдвэр маань надад маш дотн санагддаг. Үе үед цуг ажиллаж исэн бүртөө зэргийн аялал үйлдвэрт хамт ажиллаж исэн хамт олон одоо цуг ажиллаж байгаа хамт олондоо маш их баярлалаа гэдэг гэгэл хэлхийг хүсэж байна да. Оюун сүрэн гавьяаттай болохоор би 1991 онд бид техник их сургуулийн оюулын технологич инженер мэргэжлэр 17 болоо төгсчихлээ. Оюун сүрэнгийн өөрийнх нь хувь хүний зан чанарын тухай гэвэл их тийм зарчимч шудраг тууштай нэг тийм замтай. Нэг юм хий гэсэн бол тэрийг бол дуустал нь хийхийг зорддог. Ийм онцлог чанартай. Тэгээд би тэрээр ажиллах хугацаанд зөөлөн оюутлын технологи, арга ажиллагаа, дамжлагын маршрут, малгай мөрдөсний техник технологийн нөхцөл, оёх арга ажиллагааны талаар ном гарын авлага гарган оюутчдад оюутлын технологийн стандартыг мөрдүүлж байна. Түүнчлэн гүйцэтгэх цех, шилмэл тусгай бригадыг байгуулах төсөл хөтөлбөрүүдийг боловсруулж, амжилттай хэрэгжүүлж ажиллажээ. Уг төслийн үр дүнд технологийн шинжилгээг хийж, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлснээр бүтээгдэхүүний гарц нэмэгдэж, зах зээлд тэргүүлэх байр сууриа бэхжүүлэн үйлдвэрийн өрсөлдөх хүчин чадлыг нэмэгдүүлж чаджээ. Түүний санаачлагаар гүйцэтгэх цехийг шинээр ажилуулснаар хөдөлмөрийн бүтээмж эрс нэмэгдэж, сүүлийн 5 жилийг өмнөх нуудтай харьцуулахад бүтээгдэхүүний гарц 25%-аар өссөн байна. Монгол улсад орчин цагийн нисэх хүчин үүсэж хөгжсөний 96 жилийн ой энэ онд тохиож байна. Ойг өгцөн баярын арга хэмжээг зэвсэг түвшний 303, 337 дахь ангиудад зохион байгууллаа. 1925 онд Монголын хөх тэнгэрт анхны Ю-13 онгоц дүүлэн нисэж, агарын замыг нисэх хүчний түүх эхэлсэн түүхтэй. Энэ мөчөөс эхлэн Монгол улс тэр тундаа цэргийн нисэх хүчнийхэн жил бүрийн 5 дугаар сарын 25-ны өдрийг нисэх хүчин үүсэж хөгжсөний баярын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлсээр 96 жилийнхээ түүхийг бүтээж, амжилт бүтээл хөгжил дэвшлэр дүүрэн хөөрөлт бултын тоон тэнцүүхэн хөх тэнгэртээ дүүлэн ниссээр байна. Түүхт ойг тохиолдуулан цэргийн нисэгчдийн алдар гавьяаг Монгол улсын төр засаг өндрөөр үнэлж, Монгол улсын ерөнхийлөгч, зэвсэг түвшний ерөнхий командлагчийн зарилгаар агарын цэргийн командлын харьяа зэвсэг түвшний 303, 337 дугаар ангиудыг цэргийн гавьяаны одонгоор шагнасан юм. 1970 онд манай ангийн одоо орчин цагийн тэрэлт хөтөлбөртэй сонирхож бөмбөгдөгч онгоцны хороо анги маань одоо бий болж залгамжилж ирсэн хүчнэх одоо энэ жил бид 50 жилийнхээ мөн зэвсэг түвшний орчин цагийн зэвсэг түвшин үүсгэн байгуулагдсны 100 жилийн ой мөн Монгол улсад нисэх хүчин үүсгэн байгуулагдсны 96 жилийн ойгоор үе үеийн ангийн зэрэгч нар анхны нисэгч, техникч, механикч нар одоо хүлээж авч хүндэтгэл үзүүлж байна. 55 жилийн түүхтэй манай зэвсэг түвшний 303 дугаар анги ерөнхийлөгчийн зарилгаар цэргийн гавьяаны одонгоор шагнагдсан ийм тэмдэглэлт үйл явдал мөн давхарч байна. Энэхүү арга хэмжээний үеэр цэргийн нисгийнхэн үе үеийн захирагч дарга нар, ахмад дайчид энэхүү хүндтэй алдрыг бүтээлсэн цэргийн бэлтгэл үүрэгтний игнэд шилжиж буй офицер ахлагч нар ангийнхаа сүр хүчний бэлэгдэл болсон байлдааны тугандаа хүндэтгэл үзүүлж, зэвсэг түвшний 100 жил, нисэх хүчний 96 жилийн ойг тохиолдуулан төрийн дэд одон медаль, салбарын шагналаар шагналсан бүрэлдэхүүний шагналыг гардуулсан юм. За дахиад баярлалаа. Монгол улсын төлөө зүтгэе. Цэргийн нисгэгч, инженер техникийн бүрэлдэхүүндээ баярын мэнд дэвшүүлж, хөөрөх тэнгэрэн цэлмэг, хөнгөн хөлгөн бүх байхын өрөөл өргөё.
Монгол Улсын засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Цааганбаяр зэвсэг түвшний ТЭГ 65, ТЭГ 84, 124, 326 дугаар ангиудад ажиллаж, ангийн удирдлага бие бүрэлдэхүүнтэй уулзаж, тэдний санал, хүсэлт, ажил үргээ гүйцэтгэхэд тулгамдж буй асуудлуудтай газар дээр нь судлан танилцлаа. Энэ үеэр ангийн удирдлагууд анги байгууллагынхаа үйл ажиллагаа авч хэрэгжүүлж байгаа ажил арга хэмжээ, цэргийн сургалт бэлтгэл, штабын бэлтгэлийн талаар сайдад танилцсан юм а. Батлан хамгаалахын сайд анги байгууллагуудад тулгамдж буй асуудлыг багцлан сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэх, хууль эрх зүйн шинжилгээний хүрээнд анги байгууллагын орчин нөхцөл, офицер ахлагч, ажилтан албан хаагчдын нийгмийн асуудлыг шатараатаагаар шийдвэрлэхээ мэдэгдэж, цэргийн албан хаагчдыг ёс зүйтэй сахилга батыг чамд цахин ажиллахыг үүрэг болголоо. Олон улсын инхийг сахиулагчдын өдөр энэ сарын 29-ний өдөр тохиолоо. Инхийг сахиулагчдын энхийн үйлсэд оруулж буй хувь нэмрийг сурталчлах, тэдний амжилт бүтээл, гавьяа зүтгэлийг алдаршуулах зорилгын хүрээнд олон ажил арга хэмжээг зохион байгуулан уг өдрийг тэмдэглэлээ. Тухайлбал үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулж байгаа инхийг сахиулагчдын дурсгалын цогцлборын бүтээн байгуулалтын хүрээнд уг хөшөөний бөмбөрцөг болон жигсаалын талбайг барьж байгуулж, инхийн төлөө эрүүл амьдрал урайнд ор бүх нийтийн гүйл, шилдэг инхийг сахиулагчдыг шалгаруулан шагнаж урамшуулсан юм а. Түүнчлэн Сүхбаатарын талбайд цэргийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээ, ёслолын буудлагыг зохион байгуулсан юм. Энэ үеэр Монгол Улсын ерөнхийлөгч, зэвсэг түвшний ерөнхий командлагч Баттулга Монгол Улсын зэвсэг түвшний Жанжин штабыг Чингис хааны одонгоор шагнасныг гардуулан өгсөн нь энэхүү одонгоор байгууллага шагнасан анхны тохиолдол боллоо. 5-7 баян чиглэлийн шин төмөр зам төслийн бүтээн байгуулалтад үүр гүйцэтгсэн зэвсэг түвшний нэгтгэл ангиудын офицер ахлагч, ажилтан албан хаагч, төр хувийн хвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудын зарим бүрэлдэхүүнд төрийн одон медаль гардууллаа. Уг төслийг зэвсэг түвшний Жанжин штаб зам барилгын 60 гаруй аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран гүйцэтгсэн бөгөөд эх сард бүрэн хүлээлгээ өгөх төлөвлөгөөтэй байна. Монгол цэргийн музейгээс санаачлан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын музей эрхлэгч ажилтнуудад зориулсан музейн ажлын арга зүйд суралцах сэдвт сургалтыг зохион байгууллаа. Музейн арга зүйд зайлшгүй шаардлагатай чухал сэдвүүдээр салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүлэх эрдэмтэн судлаачид хийгсэн уншсан юм. Түүнчлэн сургалтын хүрээнд Орос улбаны улсын Москва хотын зэвсэг түвшний төв музей, Орос улбаны улсын эрхүү мужийн Сибиряковын нэрэмжит эрхүү хотын түүхийн музейтэй хамтарсан захим сургалт, Шүүхийн дурсгалын музей, Монгол цэргийн музейн сан хүмүүрэгтэй танилцуулах ажиллагааг зохион байгуулж, сургалтад хамрагдагчдад гэрчилгээ гардууллаа. Монгол хурандаа нийгэмлэгийн тэргүүн үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шинжээч, Монгол Улсын гавьяат багш доктор профессор Хурандаа Баатар босоо хиймэр хэмээх номныхоо нээлтийг хийлээ. 1990-ад оны залуусын ажил амьдралын талаар өгүүлсэн зохиогчийн анхны бүрэн хэмжээний роман нь түүний 18 дахь бүтээл юм. Тус роман нь залуу хүн ямар ч цаг үед эх орноо гэсэн сэтгэлтэй үргэлж алсыг харж өмнөө том зорилго тавьдаг байх нь чухал гэсэн санааг залууст ойлгуулахыг зоржээ. Эрх музыкч та бүдийнхээ амрыг алтхъя. Нэгдсэн үндэсний байгууллагаас жил бүрийн 5 дугаар сарын 29-ний өдрийг олон улсын инхийг сахиулагчдын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Нэгдсэн үндэсний байгууллагын анхны инхийг сахиулах ажиллагаа 1948 онд Араб Израилийн хоорондох галт зогсоох хэлэлцээрийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэйгээр эхэлж байсан юм а. Инхийг сахиулах ажиллагаа өдгөө 73 дахь жилдээ тасралтгүйгээр үргэлжилсээр байна. Манай улсын хувьд нэгдсэн үндэсний байгууллагад цэрэг хандивлагч орны хувьд 2005 оноос засгийн газрын 140-р тогтоолоор энэхүү өдрийг тэмдэглэж ирсэн төвхтэй. Дуулгын студийн уран бүтээлчдүүд олон улсын инхийг сахиулагчдын өдрийг тохиолдуулан Монгол улсын зэвсэг түвшний инхийг дэмжих ажиллагаанд дах оролцоог энэ удаагийн дугаард онцолж байна. Монгол цэргийн дайчин уламжлалаа түүчээлэн яваа. Би Монгол цэрэг. Хангараг өргөсөн би Монгол цэрэг. Эх орон зэвсэг түвшнийхээ алдрыг өндөрт өргөж яваа. Би Монгол цэрэг. Олон орны инхийг сахиулагчтай
мөр зэрэгцэн үүргээ амжилттай гүйцэтгэж буй би Монгол зэрэг. Дайны дэлхийн энх тавны төлөө Дайны дэлхийд энх тайвныг бэхжүүлж доктортой байдлыг хангах зорилгоор нэгдсэн үндэсний байгууллага анхны энхийг сахиулах ажиллагаанаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийтдээ 70 удаагийн энхийг сахиулах ажиллагааг явуулжээ. Монгол улс дэлхийн ив хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн орны хувьд дэлхийд дахины энх тайвны үйл хэрэгт хувь нэмрээ оруулж 2002 онд анхны 2 ажиглагч офицерыг бүгд найрамд хардчилсан Конго улсад илгээснээр өдгөө 19 жилийг ардаа үджээ. Энэ хугацаанд энхийг сахиулах ажиллагаанд цэрэгээ илгээж оролцуулах хууль эрх зүйн орчин улам боловсронгуй болсон юм. Монгол улс үндсэн хууль, Монгол улсын засгийн газар, нэгдсэн үндэстний байгууллага хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг, үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлал, батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичиг, зэвсэгт хүчний тухай хууль, энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулиудын хүрээнд манай энхийг сахиулагчид дэлхийн халуун цэгүүдэд үүргээ нэр төртөө биелүүлж Монгол цэргийнх дэлхий хүлээн зөвшөөрсөн ойлголтыг хэдийн бий болгоод байна. Өнөөдрийн байдлаар 19,500 орчим цэргийн албан хаагчид энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсний 350 орчим нь бие дааж буюу ганцаарчлан үүрэг гүйцэтгсэн байдаг. Яг одоо манай улсын 1100 гаруй цэргийн албан хаагчид энхийг сахиулж байгаагаас 34 цэргийн албан хаагч нь бүгд найрамд Өмнөд Судан улс, бүгд найрамдах ардчилсан Конго улс, Баруун Сахар, хоёр Суданы хоорондох газар нутгийн маргаантай Бэйм үеж болон Судан улсад явагдаж буй нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах ажиллагааны хүчний болон секторын штабуудад нэгдсэн үндэсний байгууллагын хүчний командлагчийн орлогч дарга, нэгдсэн үндэсний байгууллагын цэргийн хүчний зөвлөх ажиглагч, офицер, холбогч офицер, штабын офицер, штабын ахлагч зэрэг албан тушаалуудад үүргээ амжилттай гүйцэтгсээр байна. Нэгдсэн үндэсний байгууллагын болон олон үндэстний эвслийн цэргийн хүчнээс явуулсан ажиллагаанд Монгол улсын зэвсэгт хүчний цэргийн баг илгээн үүрэг гүйцэтгсэн ажиллагаануудын тухай багслан нэвтрүүлгээ ихэнд үзүүлье. Монгол улсын зэвсэгт хүчний хувьд цэргийн багаар үүрэг гүйцэтгсэн анхны ажиллагаа бол Ирак улсад явагдсан Иракийн эрх чөлөө дайны дараах сэргээн босголт олон улсын хүмүүнлэгийн ажиллагаа байсан юм. 2003-аас 2009 оны хооронд зэвсэгт хүчний 10 ээлжийн цэргийн багт нийтдээ 1200 орчим цэргийн албан хаагчид үүрэг гүйцэтгэж олон үндэстний эвслийн цэргийн хүчний Чарли болон Эко баазуудын аюулгүй байдлыг ханган харуул хамгаалтын үүргийг нэр төртөөгөөр биелүүлж алан хидагчдын халдлага дайралтыг соргогоор таслан зогсоож эвслийн цэргийн хүчний олон зуун мянган офицер ахлагч цэргийн албан хаагчдын амь нас эрүүл мэндийг авран хамгаалсан байдаг юм а. Түүнчлэн 3 цэргийн албан хаагч тус ажиллагаанд олон үндэстний эвслийн цэргийн хүчний штабт холбогч офицероор үүрэг гүйцэтгсэн байдаг юм. Энэхүү ажиллагаанд Монгол улсын зэвсэгт хүчин цэргийн багаар үүрэг гүйцэтгснээрээ дараа дараагийн олон ажиллагаанд оролцох боломж өв таалгыг нээн ихээхэн туршлага сургамж хуримтлуулсан байдаг юм а. Цэргийн багаар үүрэг гүйцэтгсэн 2 дахь ажиллагаа бол Афганистан улсад олон үндэстний эвслийн цэргийн хүчнээс явуулсан ажиллагаа байсан юм. Манай цэргийн албан хаагчид Афганистаны үндэсний армийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд артиллерийн сургалтын хөдөлгөөнд бүлэг болон артиллерийн засвар үйлчилгээний бүлэгт нийтдээ 13 ээлжин цэргийн багийг 2003-аас 2012 онуудад илгээсэн бөгөөд энэ хугацаанд Афганистаны үндэсний армийн 11,000 орчим цэргийн албан хаагчдыг сургаж 549 их буунд нь засвар үйлчилгээг хийсэн байдаг юм а. Манай улсын зэвсэгт хүчний анхны нэгдсэн үндэсний байгууллагын ажиллагаа бол Сирилийн улсад явагдсан энхийг сахиулах ажиллагаа байсан юм. Тус ажиллагаа нь манай зэвсэгт хүчний хувьд нэгдсэн үндэсний байгууллагын анхны ажиллагаа байсан гэдгээр онцлог бөгөөд 2006-аас 2011 онуудад манай улсын 10 ээлжийн цэргийн багт нийтдээ 2300 цэргийн албан хаагч үүрэг гүйцэтгэж тус улс дахь олон улсын тусгай шүүхийн хамгаалтыг амжилттай зохион байгуулж иргэний дайны олон цэргийн гэмт хэрэгтнүүдийн өдүүлсэн хэргийг шударга шүүхээр таслан шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлсэн байдаг юм а.
Косово улсад явагдсан хойд Атлантын цэргийн эвслээс явуулсан инхээгийн ажиллагаанд Монгол улсын зэвсэгт хүчний 36 хүний бүрэлдэхүүнтэй мотуудлын салаа. Бэлэг улсын зэвсэгт хүчний ротын бүрэлдэхүүнд машинтай болон явган агаарын эргүүлэхийг, ажиглах цэг, байнгын болон хөдөлгөөнд шалган нэвтрүүлэх цэгийг ажилуулах, иргэдийн чагсаалт, цуглаанд хяналт тавих зэрэг үүргүүдийг амжилттай гүйцэтгэсэн байдаг юм. Ирак болон Сирилион улсуудад үүрэг гүйцэтгэж байгаа Монгол цэргийн үүрэг гүйцэтгэл нь нэгдсэн үндэсний байгууллага болон олон үндэстний эвслийн цэргийн удирдлагын анхааралд өртөх болсны нэг томоохон нотлогоо болсон тус хамтарсан ажиллагаа нь Монгол улсын зэвсэгт хүчнээс анхудаа НАТОгийн цэргийн хүчний бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэснээрээ онцлог ажиллагаа байсан юм а. Афганистан улсад Америк нэгдсэн улсын тэргүүтээ олон үндэстний эвслийн цэргийн хүчнээс явуулсан доктортой эрх чөлөө ажиллагаа нь Америк нэгдсэн улсын зэвсэгт хүчинтэй хамтран 2009-өөс 2014 он хүртэлх хугацаанд 10 ээлжийн цэргийн багт нийтдээ 1260 орчим цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгсэн юм. Эргүүл хамгаалалтын ротын бүрэлдэхүүн нийслэл Кабул хотод байрлаж байсан эвслийн цэргийн хүчний Эгерс болон Шинданд цэргийн баазын харуулах хамгаалалт аюулгүй байдлыг хангаж ажилласан юм а. Афганистан улсад явагдсан НАТОгийн цэргийн хүчний тэргүүлсэн ISAF ажиллагаанд холбооны бүгд найрамдах Герман улсын зэвсэгт хүчинтэй хамтран 2009 оноос эргүүл хамгаалалтын салаа 2011 оноос рот болон хүч нэмэгдүүлж нийтдээ 10 ээлжинд 1120 орчим цэргийн албан хаагч эргүүл хамгаалтын үүрэг гүйцэтгсэн юм. Мөн Файсабад бааз болон нисэх буудлын хамгаалалт шуурхай бүлэг эргүүл ажиглалт хийх зэрэг төрөл бүрийн үүргүүдийг давхар амжилттайгаар гүйцэтгсэн байдаг юм а. Мөн Афганистан улсад явагдсан НАТОгийн цэргийн хүчний тэргүүлсэн ISAF ажиллагаанд нисдэг тэрэгний сургалтын бүлэг 2010 оноос эхлэн 6 ээлжээр 50 орчим цэргийн албан хаагчид үүрэг гүйцэтгэж Афганистаны үндэсний армийн нисдэг тэрэгний засвар үйлчилгээний ажилчдыг сургаж бэлтгэсэн байдаг юм. Афганистан улсад явагдсан НАТОгийн цэргийн хүчний тэргүүлсэн ISAF ажиллагаанд Монгол улсын зэвсэгт хүчнээс 7 ээлжийн цэргийн багт 382 цэргийн албан хаагч үүрэг гүйцэтгсэн. Тус хамгаалтын салаа нь нисэх зурвалсын аюулгүй байдлыг хангах, шуурхай бүлэг, эргүүлийн үүрэг гүйцэтгэх, тусгай объектын хамгаалалт, хүндэт зочны хамгаалалт зэрэг үндсэн үүргүүдийг гүйцэтгсэн юм. Төв Африкийн бүгд найрамдах улсад явагдсан нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах Минуркад ажиллагаа. Монгол улсын зэвсэгт хүчнээс цэргийн багийн 2 ээлжинд нийтдээ 528 цэргийн албан хаагчид баазын харуул хамгаалалт, бүх төрлийн эргүүл, цувааны хамгаалалт, иргэн цэргийн харилцаа, түргэн байрлах хүчний болон өндөр хэмжээний зочид төлөөлөгчдийн хамгаалтын үүргүүдийг гүйцэтгсэн юм. Мөн тус ажиллагаа нь Монгол улсын зэвсэгт хүчнээс штабын офицерээр нийтдээ 5 цэргийн албан хаагч үүрэг гүйцэтгсэн байдаг юм а. Судан улсын Дарфур мужид явагдсан нэгдсэн үндэсний байгууллага Африкийн холбооны хамтарсан ЮНАМИд энхийг сахиулах ажиллагаанд 2010-аас 2017 онуудад Монгол улсын зэвсэгт хүчний цэргийн хээрийн 2 дугаар шатны эмнэлгийн цэргийн баг үүрэг гүйцэтгэж нийтдээ 8 ээлжийн цэргийн багийг томилон явуулж тэдгээрт нийтдээ 550 орчим цэргийн албан хаагч эмс өвлөгч нар оролцож эмнэлгийн анхан шатны болон 2 дахь шатны тусламж үйлчилгээг орон нутгийн иргэд болон хүмүүнлэгийн ажилтнуудад үзүүлсэн байдаг юм а. Мөн тус ажиллагаанд 2010-аас 2021 он хүртэлх хугацаанд нийтдээ 16 цэргийн албан хаагч штабын болон ажиглагч офицероор биедан үүрэг гүйцэтгсэн юм а. Судан улсад явагдсан нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах АНМИС ажиллагаанд 2005-аас 2011 онд хүртэлх хугацаанд Монгол улсын зэвсэгт хүчнээс цэргийн ажиглагч офицеруудыг илгээсэн. Ажиглагч офицерууд ажиллагааны газар оронд мөргөлдөгч талуудын гал зогсоох гэрээнд хяналт тавих, цэргийн бүлэглэлүүдийн гал зогсоох гэрээнд заагдсан газар нутагт хийдэж буй хөдөлгөөнийг хянах, зэвсэг болон галт хэрэглэлийг хураах, цэргээс халах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүргүүдийг гүйцэтгэжээ. Энэ хугацаанд тус ажиллагаанд Монгол улсын зэвсэгт хүчний 13 офицер, ажиглагч офицерын үүргийг гүйцэтгсэн юм а. Этиоп, Эритред явагдсан энхийг сахиулах АНМИ ажиллагаа. 2006-аас 2008 онд явагдсан уг ажиллагаанд манай улсын 8 цэргийн албан хаагч ажиглагчаар үүрэг гүйцэтгсэн.
Тэдгээр офицерууд нь гал зогсоох гэрээний хяналт, хоёр орны цэргийн хүчний байрлалыг хянах, ажиллагааны бүсэд байрлах цагдаа, хагас цэрэгчсэн салбарыг хянах, ажиллагааны бүсийн гол мөрөн дагуух чухал объектуудыг хянах зэрэг үүргүүдийг биелүүлж иржээ. Гурж улсад явагдсан энхэг сахиулах номыг ажиллагаанд 2007-оос 2009 онуудад Монгол Улсын зэвсэг хүчнээс нийтдээ 2 цэргийн албан хаагч, цэргийн ажиглагчаар үүрэг гүйцэтгэсэн. Тус ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн ажиглагч офицерууд талуудын байгуулсан гал зогсоох, талуудын зэвсэггүй бүсэд хөдөлгөөн үйлдэхгүй байх, тус бүсээс том калибрийн зэвсэглэлийг гаргах тухай гэрээний үйл явцад хяналт тавих үүргүүдийг гүйцэтгэж байсан юм. Цэргийн багаар үүрэг гүйцэтгэсэн ажиллагааны тухайд дурдахдаа тухайн ажиллагаанд штабын болон холбогч, ажиглагч, офицероор биедан үүрэг гүйцэтгэсэн офицер ахлагч, цэргийн албаагчид нарын мэдээллийг хамтдхан хүргэснийг үзэгч та бүхэн анзаарсан биз? Ийхүү Монгол Улсын зэвсэгт хүчин өнгөрсөн хугацаанд дэлхийн 13 улс мужид явагдсан 17 энхийг дэмжих ажиллагаанд оролцсон байдлыг таймлаг үзүүлэхэд ийм байна. Өнөөдрийн байдлаар нэгдсэн улсны байгууллагын 22 ажиллагаанд дэлхийн 122 орны цэргийн албан хаагчид үүрэг гүйцэтгэж байна. Тэдгээрээс Монгол улс цэргийн албан хаагчдын тоогоор 23 дугаар байрт. Цэрэг хандивлагч орнуудын хандивлсан цэргийн тоог хүн амтай нь харьцуулсан үзүүлэлтээрээ дэлхийд 2 дугаарт ирмэлэгдэж байгаамаа. Яг одоо Монгол Улсын зэвсэг хүчнээс нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах болон олон үндэсний цэргийн нийт 7 ажиллагаанд 1100 гаруй цэргийн албан хаагчид цаг агаарын хүнд нөхцөл болон цар тахлын өндөр эрсдэлтэй нөхцөл байдал үүрэг гүйцэтгэж байна. Тодорхойлбол бүгд найрамдах өмнөс удаа улс дахь нэгдсэн үндэсний байгууллагын энхийг дэмжих ажиллагаанд мотуудлахын батальон, цэргийн ажиглагч, штабын офицер, ахлагч нарыг мөн Афганистан улсад явагдаж буй олон үндэстний цэргийн ажиллагаанд Америк нэгдсэн улс болон холбооны бүгд найрамдах Герман улсын зэвсэгт хүчинтэй хамтарсан 2 мотуудлахын рот үүрэг гүйцэтгэж байгаамаа. Дээрх ажиллагаануудаас цэргийн багаар үүрэг гүйцэтгэж байгаа ажиллагаануудыг та бүгдтэй танилцуулъя. 2011 онд тусгаар тогтнолоо зарласан дэлхийн хамгийн отхон улс болох бүгд найрамдах өмнөс удаа улсад нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүйн зөвлөлийн шийдвэрээр АНМИС энхийг сахиулах ажиллагааг мөн ондоо эхлүүлсэн. Манай улс 5 офицерыг штабын офицерээр үүрэг гүйцэтгүүлэхээр тус улс руу илгээж байсан юм. Эдгээр офицерууд удахгүй тус улсад үүрэг гүйцэтгэх мотуудлагын батальоны бие бүрэлдэхүүн буюу 850 орчим цэргийн алба хаагчдыг хүлээн авахд шаардлагатай бэлтгэл зохицуултын арга хэмжээг хэрэгжүүлсэн байдаг юм. Улмаар 2012 онд анхны мотуудлагын батальон тус улсад ирж үүрэг гүйцэтгэж эхэлсэн бөгөөд өдгөө 10 дугаар ээлжийн цэргийн баг ажиллагааны газар орнд үүргээ амжилттай гүйцэтгэж байна. Анх мотуудлагын батальон нь нэгдсэн үндэсний байгууллагын 7 дугаар мандатын дагуу буюу инх тавин байдлыг бэхжүүлж эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжлийн үндсийг тавихад дэмжлэг үзүүлэх, зэвсэгт мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, намжаах, энгийн иргэдийг хамгаалахад дэмжлэг үзүүлэх зэрэг байсан бол тус улс дахь нөхцөл байдлаас шалтгаалan 2013-аас 2016 он хүртэлх жил дараалан ажиллагааны мандатад заагдсан үүрэгт өөрчлөлтүүд орсон байдаг юм а. Тухайлбал дотоодын дөрвөсдгийг хамгаалах, хүмүүлгийн ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хүний эрхийн зөрчлийг шалгах, түүнээс урьдчилан сэргийлэх, олон улсын хүмүүнлэгийн байгууллагын үйл ажиллагаанд техникийн туслалцаа үзүүлэх, бүгд найрамдах өмнөс удаа улсын засгийн газар сөрөг хүчний хооронд байгуулсан энхийн хилэлцээрийг сэргээх, хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх зэрэг ажлуудыг давхар гүйцэтгэхээр болж үйл ажиллагаа гүйцэтгэх үүрэг ачаалал тэр хэмжээгээр өсөн нэмэгдсэн юм а. Монгол Улсын мотуудлагын батальоны хариуцлагын бүс нь хэд хэдэн мужуудыг хамарсан газрын тосны баялаг нөөцтэй стратегийн гол түвшиц газар юм а. Нийтдээ 38,837 мянган хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэртэй 610 мянган хүн амтай. Хүн амын дийлэн хувийг нүгээр омог, үлдсэн хэсгийг инка болон бусад омгийнхан эзэлдэг юм а. Өмнөс удааны ардын батлан хамгаалах хүчин, засгийн газрын эсрэг хүчний сөргөлдөөнд тогтмол гарч байдаг өндөр эрсдэлтэй газар орон юм.
Афганистаны үндэсний аюулгүй байдлын хүчинд дэмжлэг үзүүлэх зорилготойгоор шийдвэртэй дэмжлэг ажиллагааг 2015 оноос эхлүүлсэн. НАТОгийн цэргийн хүчний тэргүүлсэн тус ажиллагааны хүрээнд нийтдээ 39 орны 17 мянга гаруй цэргийн албан хаагч тус улсын стратегийн ач холбогдол бүхий томоохон хот суурин мужуудад хуваан үүрэг гүйцэтгэдэг юм. Монгол улсын зэвсэгт хүчний цэргийн хамгаалтын рот нь эвслийн хүчний шинэ Кабул баазын харуул хамгаалалт болон тус баазын шалган нэвтрүүлэх байрууд баазын дотоод хамгаалалтыг зохион байгуулан үүрэг гүйцэтгэдэг юм а. Мөн шийдвэртэй дэмжлэг ажиллагаанд өөр нэг цэргийн баг үүрэг гүйцэтгэж байгаа нь холбооны бүгд найрамдах Герман улсын зэвсэгт хүчинтэй хамтарсан мотуудлагын рот юм. Энэхүү ажиллагаа нь 2014 оноос эхэлсэн бөгөөд Мазар Шериф хот дахь Мармал баазын шалган нэвтрүүлэх байрууд болон баазын дотоод хамгаалтыг зохион байгуулж явуулдаг. Өнөөдрийн хүртэл 13 ээлж илгээсэн бөгөөд давхарсан тоогоор 1500 гаруй цэргийн албан хаагч үүрэг гүйцэтгсэн. Тус ажиллагаанд 2018 оны 12 дугаар сараас анхудаага эмэгтэй цэргийн албан хаагчид үүрэг гүйцэтгэж эхлээд байгаамаа. Ийхүү Монгол улсын зэвсэгт хүчний энэ цагт гүйцэтгэж байгаа ажиллагаануудын тухай мэдээллийг та бүгдтэй хүргэлээ. Хойшид Монгол улсын төрөөс энхийг сахиулах ажиллагаанд баримталж буй бодлого хууль эрхцэн хүрээнд Монгол улсын зэвсэгт хүчний цэргийн багуудыг нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгүүлэх, энхийг сахиулах ажиллагааны чадвах оролцоог нэмэгдүүлэх зорилгоор түргэн байрлах хүчний рот, инженерийн рот, цэргийн хээрийн 2 дугаар шатны эмнэлгийг нэгдсэн үндэсний байгууллагын чадвахын бэлэн байдлын системд бүртгүүлээд байна. Мөн мотуудлагын нэгжээс гадна төрөл мэргэжлийн анги салбаруудын оролцоо, нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах ажиллагааны төв штаб, удирдах албан тушаалтныг нэмэгдүүлэн оролцоогоо чанаржуулах бодлого баримталж байгаамаа. Үргэлжлүүлэн та бүгдтэй нэгдсэн үндэсний байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч болон гадаад харилцааны сайд нарын талархлын мэндчилгээг хүргэж байна. Эх орныхаа нэрийг өндөрт өргөн, олон улсын их тайван аюулгүй байдлыг сахин хамгаалж, баттган бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж, энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа цэрэг дайчдаа нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулагчдын өдрийг тохиолдуулан халуун мэндчилгээ дэвшүүлээ. Олон орны цэрэг дайчдаа мөр зэрэгцэн олон улсын их тайван аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд хүчин зүтгэж буй та бүхнэр Монголын ард түмэн ямагт бахархаж байдаг. Та бүхний зүтгэлийг нэгдсэн үндэсний байгууллагын удирдлага өндрөөр үнэлж, энхийг сахиулах бүх хүчинд үлгэр дуурайлал үзүүлэх үйс өндөр жишг тогтоосон хамгийн зоригтой, эрэлхэг, шийдэмгий хэмээн тодорхойлсон нь манай цэрэг дайчдын ур чадварыг дүгнсэн томоохон үнэлгээ гэж үзэж байна. Энхийг сахиулагчдынхаа аюулгүй байдлыг хангахад шаардлагатай дэмжлэг тусалцаа үзүүлж, нэгдсэн үндэсний байгууллагын түвшинд асуудлыг шийдвэрлүүлж, та бүхнийхээ ашиг сонирхлыг хамгаалахад гадаад харилцааны яам анхаарч альва сан санаачлагыг дэмжиж ажиллах болно гэдгээ дахин нотлон хэлье. Эх орны эрэлхэг дайчдаа нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулагчдын өдрийн мэндийг дахин дэвшүүлж, аюулгүй байдалд эрүүл энхийг хүсэн өрөөё. Нэгдсэн үндэсний байгууллага нь дэлхийн энх тайван аюулгүй байдал үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн Монгол улсаар туйлын бахархдаг. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргын илгээлтэд онцлсон нэгэн адил миний биеч Монгол энхийг сахиулагчид түүний дотор залуу эмэгтэй цэргийн албаагчид нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцлохыг хүсэж байна. Монголын энхийг сахиулагчдын чин сэтгэл, эрэлхийг зөрөгт хүндэтгэл үзүүлье. Дэлхийд дээр газар бүр энх 50 тогтож, доктортой хөгжлийн зорилгод тусгасан хүний нэрсэр дүүнчлэн хүр дэмжтэй. Доктортой хөгжлийн замыг нээж өгөх болтугай. Монгол улс доктортой энх 50 аюулгүй байдал хөгжлийн замыг бүс нутагта дэлхийн хэмжээнд үлгэр жишээ болгон харуулж байна гэж үзэж байна. Энэхүү онцгой өдөр нийт энхийг сахиулагчдад гүн хүндэтгэл илэрхийлж, мэдчилгээ дэвшүүлж байгаа маань миний хувьд нэр төрөлтэй. 19 жилийн түүхэн замналтай энхийг сахиулах ажиллагаа бол Монгол улсын гадаад бодлогыг шин шатанд гаргасан түүхэн үйл хэрэг юм. Энхийг эрхэмсэн олон тулгуурт нээлттэй гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд бодиттой хувь нэмэр оруулж, мэргэжлийн өндөр ур чадвар, сахилга, зохион байгуулалт, үүрэг гүйцэтгэх чадвараараа Монгол цэрэг их дэлхий хүлээн зөвшөөрсөн эрхэм хүндтэй алдрын эзэд болсон энхийг сахиулагч дайчдаа олон улсын энхийг сахиулагчдын өдрийн мэнд хүргэе.